wall it says entry to the Traitors Gate. Хай манайхаа. За би дөнгөж сая Лондонд ирлээ. За тэгээд Ирландаас наашаага 1 цаг 25 минут нисдэм байна. Тэгээд би өнөөдөр дөгөө намрыг гэж бодсон чинь догтлоо тас гараад ирлээ. Бас үзэх ёстой газруудынхаа талын жигсэндээ эртгөө үзчихье гэж бодоод. Тэгээд цагаа бас хэмнэхгүй бол цаг маш бага байгаа. Зөвхөн 2 өдөр би энэ Лондонд аялъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За би одоо Лондонгийн маш том бэлэг тэмдэг болох энэ Big Ben-ий урд ирсэн байна. Жил бүр маш олон мянган жуулчдыг татдаг газруудын нэг бол яалтчгүй парламентын ордон буюу ард нь байгаа Элизабет хатны энэ цамхаг байгаа. За энд маш олон жуулчид ингээд очрлоо зогссон байна. Алдартай утасны улаан бүхийг болон ард нь байгаа цамхагийг ингээд ардаа бүхлээр нь оруулж зураг даруулах гээд ингээд очролд юм билий. За ингээд даруулж хагаад маш олон хүмүүс урдаас хараа жоох эвгүй. За би сая энэ хавар явж гоё зураг даруулж хагаад одоо вау энийг хардыг ямар үзэсгэлэнтэй юм. Одоо Лондон аял руу явж гин том алсыг харагч байгаа. Тэгээд одоо очиод би 12:30-аас тикетээ бүгэлсэн. Одоо минь цаг болж байгаа болохоор Yeah. Амар өлснөө. За би жоох юм мэдэж аваад Лондон ай дотроо ороод ирлээ. За Лондон ай бол 2000 онд баригдсан. За дэлхийн хамгийн өндөр алсыг харагчдын нэг байгаа. За миний дараагийн очих газар бол Лондон хотын төвд байрлах цамхагт гүр байгаа. За ингээд усан завинд ингээд бүгдээрээ суугаад цамхагт гүрлүүгэн явдаг ийм маршрутанд орсон байгаа. За ингээд миний ард харагдчихээн. Hello. Hi. Say hi. Би одоо Лондонгийн хотын төвийн заавал үзэх ёстой газруудыг үзгээд явж гин. Тэгээд би энэ Big Bus гээд ийм автобусны ингээд аялал захиалсан байгаа. За энэ нь Лондон заавал үзэх ёстой 51 газруудаар ингээд дамжаад явдсан байна. За ийм чихвч болон газрын зураг өгсөн байгаа. За чихвчээрээ Лондон хотын түүх, соёл болон маш гоё классик сонгодог хөгжмүүдийг сонсоод Лондон хотын өнгө төрхтэй танилцах, хотын төвтэй танилцах ийм аяллаа маршрут байгаа. Миний хамгийн анхны ингээд ганцаараа бие дааж аялж байгаа аялал болж юм. Тэгээд эхлээд амар айцтай байсан чи ер нь бол Google Map-тэй байхад бол алцахгүй юм байна өө. За тэгээд аяллахаа сонин сайхныг та бүхэндээ хуваалцъя. Тэгээд одоо би нэг маш гоё эндхийн гоё том театрыг ирж үзгээд гадаа нэрсэн байна. Royal Albert Hall гэдэг юм маш гоё том театр байд юм байна. Тэгээд одоо бүгдээрээ орж үзье. Тикет авчлаа. За. Бүгдээ орцгоё. Second floor. Okay. Second floor, box number 44. Яа. Ёо ямар гоё том театр вэ? Би яг огшоод өөлхнэ. This is special. За миний нарт харагдаж байгаа энэ Harrods гэдэг том мол байна. За энэ маань Лондонгийн бэлэг тэмдэг болсон ийм гоё том мол юм байна. За тэгээд Европын
хамгийн тасаг зэрэглэлийн бас дэлгүүрүүдийн нэг болох маш том юм дэлгүүр байна. За тэгээд би өнөөдөр ингээд энэ дэлгүүрийг үзээд баг дуусах байхаа айгүй том харагдчих. За тэгээд 7 дахь болон юм бүтэлийн брэндүүд 5,000 гаруй дэлхийн брэндүүд байдаг гэсэн байна. За энэ ерөөсөө бүхэл брэнд, гэр ахуй одоо юу вэ бүхэл хэрэгтэй бүх гоё лакшри бүтээгдэхүүнүүдийг энд ингээд зардаг юм байна. За тэгээд бүгд орцгоё. За дэлгүүр доторх брэндүүд нь бол маш гоё өргөн сонголттой байд юм байна. Nice. За би одоо бутах гээд онгоцондоо суудсан байна. Тэгээд миний аялалтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа гоё аяллуудаар уулзцгаая. Bye.